За сэтгүүлчдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэр ардсан намаас 4 сарын 5-ны өдөр хаврын ээлж чуулган нэгттэй холбогдуулан ардсан намын одоо зүгээс жагсаал цуглааны зохион байгуулахаар ажиллаж байна. Жагсаал цуглааны гол сэдэв бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Ардын нам хоорондын тэмцэл зодооноос өөр олигтой ажил хийсэнгүй. Энэ хугацаанд одоо улс их орны эдийн засаг өсөлттэй байсан. Ямарваа нэгэн эдийн засгийн хориг байхгүй байлаа. Ийм үед одоо эдийн засгийн өсөлтийг бий болгосон тодорхой ажлуудыг хийхгүйгээр одоо дотоодын зөрчил тэмцэлтэй зарцуулаад одоо хугацаа алдлаа. Нэгдүгээр гол сэдэв бол ийм байна. Энэ дээр бол тодорхой шаардлагуудыг тавьж өнгөрсөн 16 оны амлалтаар сонгуулийн амлалтаар одоо амласан тэр зүйлүүдэд биелүүлэх талаар ажиллахыг шаардна. Хоёрдугаарт нь нийгэмд бол маш их одоо асуудал үүсгээд байгаа. Жидүүгийн асуудлыг бол хариуцлага тооцохыг шаардаж жагсна. Гуравдугаарт нь бидний одоо 100 жилийн өмнө Эрх чөлөөг мөн худалдан авсан 1919 оны одоо тэр одоо ноёд урваач шарваачдын одоо буруугаар бид бүхэн одоо эрх чөлөөг алдсан. Яг 100 жилийн босгон дээр энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагад эсэх тухай асуудал бидний одоо энэ тусгаар тогтнолыг эрх чөлөөг одоо алдах ийм томоохон асуудал болж байгаа. Тийм учраас энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол гол асуудлын нэг байх болно гэдгийг хэлье. Тэгэхээр 3 сэдвийн нэг гол асуудал болох амлалт үнэхээр одоо хангалтгүй байна. Өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд эдийн засаг бол байнга өссөн. Эдийн засаг байнгын өсөлттэй байгаа нь бол энэ ардын намын бодлогоос огт болоогүй. Цэвэр одоо энэ бизнес хувийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай шууд холбоотой байгаа. Дээрээс нь гадаад эдийн засаг дахь одоо манай гол экспортын нэрийн бүтээгдэхүүнүүдийн үн өсөнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт бий болсон гэдгийг хэлье. Гэтэл энэ хугацаанд эдийн засгийн өсөлттэй байх энэ хугацаанд валютын ханшийг 600 орчим төгрөгөөр алдлаа. Дээрээс нь инфляц 1.3 байсныг 9.4 болгож 8.1%-аар өсгөлөө. Үүний үр дүнд иргэдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үн 23%-аар өссөн байна. Энэ бол одоо эдийн засгт маш их хор хохиролтой зүйл байгаамаа. Дээрээс нь одоо шатхууны үн маш их өссөн. 2016 оны сонгуулиар Монгол Ардын нам таны төрөөгүй хүүхд хүртэл 15 сая төгрөгийн өртөө гидсэн чинь байгаа хүүхд хүртэл 15 сая төгрөгийн өртөө гэж ард түмнийг айлгаж байгаад сонгуульд ялж байсан. Гэтэл өнөөдөр нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй мөртлөө өнөөдрийн байдлаар нэг хүнд ногдох өр 23 сая 341 мянга 250 төгрөгийн өртөө болж өрлөө. 3 тэрбум долларын зээл аваад ардсан нам маш их олон бүтээн байгуулалтыг хийснийг бүгдээрээ мэдж байгаа. 3000 гаруй километр зам өөрөөр хэлбэл Монгол Ардын намын засагласан 90 жилийн түүхтэй тэнцэх хэмжээний замыг жишээ нь одоо энэ хөрөнгөөр тавьсан байх жишээтэй. Маш их олон зүйлүүд гэсэн онгоц судалж авсан. Дулааны цахилгаан станцуудын одоо хүчин чадлыг нэмсэн. Сум өрх болгонд цахилгааныг хүргэсэн. Ийм чухал ажлуудыг олон ажлууд ард түмний ой тоонд байж байгаа. Гэтэл өнөөдөр нэг ч ажил хийгээгүй мөртлөө засгийн газрын өрийг 4 тэрбум 471 сая доллараар өсгсөн байж. Энэ хугацаанд бараг өөр төлбөр төлөгдөөгүй. Ийм одоо нөхцөл байдалд одоо засгийн газар ажиллаж байна. Өөр нэмэгдүүлж байна. Бүтээн байгуулалт огт хийхгүй байна. Дээрээс нь засгийн газар өнгөрсөн хугацаанд дотоод зөрчил тэмцлээ ярихаас биш энэ одоо бүх ардсан намд хариуцлага тооцох тухай асуудал ярихаас биш урагшаа харсан
бодлогын томоохон ажлуудыг огт хийсэнгүй. Эдийн засгийн бодлогын томоохон ажил хийгээгүй учраас өнөөдөр яг энэ ард түмний гар дээр эдийн засгийн өсөлт бодит байдлаар очиж чадахгүй байна. Хэдийгээр очсон ч гэсэн тэр нь буцаагаад тэр инфляцтай идэгдээд алга болчихж байна. Монгол Ардын нам татвар нэмэхгүй гэж амласан боловч зөвхөн одоо нэг удаагийн чуулганаар л гэхэд 7-8 татврын нэмснийг та бүхэн бүгдээр мэдж байгаа. Дээрээс нь аймаг дүүргийн нийслэлийн иргэдийн хурал нь газрын төлбөрийн хэмжээг одоо байнга нэмээд явж байгаа. Шатанда иргэдийн карман руу одоо гараа шургуулсан, халаасын суйсан ийм үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр жилийн хугацаа байна. Эх оны өдөрт гэхэд бол сонгуул руугаа яваад орчин. Ямар ч ажил хийхгүй. Тийм учраас энэ ирж байгаа богинохон хугацаанд маш хурдтайгаар ард түмний орлогыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтийг бий болгосон, яг бодиттойгоор хүмүүст орлого болсон тэр бодлогын шинжтэй үйл ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байна. Тэгээд 4-р сарын 5-ны өдөр ардчилсан бас жагсаал зохион байгуулна. Энэ жагсаал нь сая манай бүрдүүлж хэллээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой асуудал байгаа. Энийг бол одоо эрх баригчид бол одоо улаан цагаан гэмтгийн шинжтэй үйлдвэрийг хамгаалж байгааг та хэд бол бүгд харж байгаа. Дээрээс нь чухал асуудал бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай холбоотой асуудал байгаа. Яг энэ хоёр бол харахад тустай юм шиг мөртлөө бол цаагаараа угаараа холбогдоод байгаа ажиглагдж байгаа юм л та бүхэн бас ажиглаараа би бас сэтгүүлчтэй нэг зүйлийг хэлэхэд яг энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагад орохыг дэмжиж байгаа гişүүд яг нөгөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гişүүд хоёр яг таарж байгаа байхгүй. Боловч чулуун одоо надад нэр нь яг одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагад орох асуудлаар байр суурь илэрхийлсэн гişүүдийн нэр гэдэг. Боловч чулуун байна. За дээрэс нь Монгол Ардын намын нэр хүийг гişүүд байна. Эдгээр нөхдүүд бол яасан бэ гэхээр зүгээр ардчилсан намын зүгээс эдгээр нөхдүүдийг юу гэж үзэж байна вэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээл нь бол бүхэлдээ жижиг дунд үйлдвэрт зориулагдаагүй. Энийг бол та бүхэн бүгдээр мэдж. Тодорхой хүмүүст тодорхой тогтмол одоо өөрөөр хэлбэл 950 саяар нь бүгдэнд нь хувааж гисэн. Өөрөөр хэлбэл энийг бол зориултын бусаар зарцуулсан байгаа. Хамгийн гол нь энийг өгсөн цаад зорилго нь юу гэхээр Монгол улсыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагад зарах цаад агуулгатай байж магадгүй маа гэж бид үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын эсхийг дэмжиж байгаа одоо байр суурь илэрхийлж байгаа гişүүд нь өөрөөр хэлбэл яг нөгөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гişүүдтэй. Гişүүд нь өөрсдөө тэд нар байгаа байхгүй. Тэгэхээр бид бол ингэж хардж байгаа. Тэгээд 4-р сарын 5-ны өдөр бас биднийг дэмжиж олон иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа жагсна. Савана бүрдэрсэн үйл өнөөгөөс 100 жилийн өмнө яг Монголын эрхчлөө тусгаар тогтнолыг одоо нэр бүхий ноёдууд худалдаж ирсэн тийм ээ. Худалдаж ирсэн. Тэгвэл өнөөдөр бас түүхийн шуглаан гэж яг 100 жилийн дараа бас Монголын эрхчлөө тусгаар тогтнолыг худалдах нөхдүүд өнөөдрийн Монгол Ардын намын эрх барьж байгаа нөхдүүд тодорч гарч ирж байна. Ардчилсан нам Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улсыг эсвэлхийг хизээч зөвшөөрөхгүй. Эрх баригчдын энэ санаархлыг бид нар яавч эдний хүсснээр явуулахгүй гэдэг бас энд нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар хамгийн чухал нь юу гэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагад орж одоо 1990 оны хувьсгалаар бий болсон 3 дахь хөрш. За тэгээ хүний эрх хэрэгчлөөгөөд үндсүүлээ хамгаалах тал дээр бол ардчилсан нам хатуу зогсноо. Энд дээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагад орохыг эсэргүүцсэн энд жагсаал тэмцэлд бид нар бас 4-р сарын 5-ны өдөр нийт иргэдээ Сүхбаатарын төлөв байдлаар ирж бас үзэл бодлоо илэрхийлж хамт тэмцэж жагсаач гэж бас уриалж байгаа маа энэ хэллээ боллоо. За баярлалаа. За Баянзүрх дүүрэг дээр дүүргийн иргэдийн хурлын нөхөн сонгуул явагдсан. За тэгээд энэ нөхөн сонгуульд бол ардчилсан нам оролцоогүй. Ягаад гэвэл тухайн одоо нөхөн сонгуул зарлж байгаа энэ одоо сонгуул зохион байгуулж байгаа энэ асуудлууд нь бол хууль бусаа гэдэг манайх бол шүүхт хандаад эсрэг байр суурьтай байгаа учраас энэ удаагийн сонгуульд ардчилсан нам оролцоогүй. За 64-ийн асуудлыг бол огт орхиогүй. Энэ жагсаалтын нэг одоо сая энэ хилцээ асуудлууд донд бол хэлээгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жидүү 60 тэрбум хоёр бол хамтдаа энэ асуудал бол жагсаалын эсэргүүцлийн бас нэг гол хэсэг байна гэдгийг бас хэлье. За тэгээд Шанхай хамтын ажиллагааны байгууллагад хэлсэх асуудал дээр тодорхой нэр бүхий улс төрчид байр сууриа илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ илэрхийлсэн хүмүүсийн нэрийг бас магнитарах шууд одоо та бүхэнд хэлнэ. Тэгээд тэр ярилцлагуудыг бас
та бүхэн сэтгүүлчд ч бас мэдж байгаа баг. Ийм байна л да. Өнөөдөр бидний одоо цуглуулсан одоо энэ одоо улсын их хурлын гишүүд болон засгийн газрын гишүүдийн байр сууриас засгийн газар улс орон хамт ажиллагааны байгууллагад орохыг дэмжиж байгаа гэж байр суурь илэрхийлсэн байна. Дээрээс нь одоо боловсчлон гишүүн байна. Сумья Озер байна. Ажиглагчийн статустаа бараг нэг 13 4 жил явсан. Сумья Озер юу гэж илэрхийлж байна вэ гэхээр бид нар 13 4 жил ажиллалаа. Одоо орох болсон. Энэ бол засгийн газар дээр яригадаад бид нар орохоор энэ асуудлаа дэмжсэн гэж засгийн газрын гишүүн Сумья Озер гэдэг хүн байр суурь илэрхийлж байгаа. Та бүхэн бас хараа. Энэ цаг үед бас нэлээд их одоо За энэ Лувсан амнгийн болд гэж хүн байна. энэ цаг үед тийм учраас их уул яриад аль ёсны Шанхай хамттай ажиллагааны байгууллага Исья хятад Шанхайд Монголоо зарьяа гэж ярьж байна. Одоо дараа нь Содбаатар тийм Содо. хэрвээ ингэж үзэж байгаа тохиолдолд Монгол улсыг одоо бүс нутгийн интеграциас хоцрохсгүй байж. Бас Шанхай хамттай ажиллагааны байгууллагад Монголоо хөдөлгөё гэж ярьж байна. За оюун эрдэнэ гэж хүн байна. Өөр аргууд байна уу? Исгэсээр харахгүй болсон ийм цаг үе байна гэж. Энэ амар баясгалан гээд Монгол ардын намын ерөнхий нарийн эмчгийн дарга тийм ээ. Монгол ардын намын ерөнхий нарийн эмчгийн дарга хүн Эдгээр одоо орхосоор арга үлдсэнгүй. боломжийг бүрдүүлэх Одоо хөгжиё гэвэл Шанхайд Монголоо хөдөлгөё гэж ярьж байгаа энэ хүмүүс. За энэ Цогтоот тэрэг гадаад хэргийн сайд баха тийм ээ. Цогтоот тэрэг гадаад хэргийн сайд. За Замдалч тэрэг сая их хурлын дарга болдог нөхөр байна. Энэ юу гэж юм гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөх. эцсийн шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргана. Шанхай хамттай ажиллагааны байгууллагад орно гэдэг талдаа байгаа гэж одоо байр суурь илэрхийлсэн байна тийм ээ. Монголын мэдээ. Тийм. Тэгэхээр энэ бол бодиттой иймэрхүү асуудлууд үүсэж байгаа. Бидний зүгээс бас нийгмийн анхаарлыг тодорхой өөр зүг рүү шилжүүлж байгаад дараа нь бас араар хулгай хийдэг шүү дээ тийм ээ. Бас араар хулгай хийгээд энэ байгууллагт элсэх магадлал өнөөдөр бол бодиттой боллоо. Тийм учраас энэ 4-р сарын 5-ны жагсаалын Николс Сэдбол Шанхай хамттай ажиллагааны байгууллагад Монгол улсыг элсхийг ардчилсан нам зөвшөөрөхгүй гэдэг нь зарчмын байр суурь дээр байгаа гэдгийг нотлох гэж бас энэ жагсаалын сэдвийг оруулж өгч байгаа юм тийм. 60 тэрбумын асуудал бол 2016 оноос эхлээд ардсан намын одоо гол шүүмжлэлийн одоо шүүмжлэх зүйл байсан. Тэр би та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Ер нь бол энэ 60 тэрбумаар төр засгийн албан тушаалыг худалдах энэ одоо үйл явцыг бол 2016 оны 7 сарын 8-наас хойш нийтдээ 21 удаа их хурлын чуулган дээр одоо энэ 60 тэрбумын асуудлыг санаачилсан Мэг гомболтой холбоотой шүүмжлэлийг хийж байсан. Яг энэ үед бүтэн жилийн хугацаанд ерөнхийлөгч болохгүй төлөө энэ хийжсэн энэ шүүмжлэлийг маань бүтэн жилийн хугацаанд өнөөдрийн их баригчнар бол маш их эсэргүүцэж тайлбар тавьдаг, хашгирдаг, үгүй юм хэлүүлэхгүй байх гэдэг ийм одоо байсан. Тэгэхээр 60 тэрбум зөвхөн нэг хүнд хариуцлага тооцоод яг энэ 60 тэрбумынхаа бүтээгдэхүүнүүдэд хариуцлага тооцохгүй өнгөрнө гэж ардсан нам байхгүй. Өөрөөр хэлбэл энэ их хурлын 65 гишүүн 65-уулаа 60 тэрбумын схемийн үр дүнд гарч ирсэн хүмүүс. 60 тэрбумын схемийн үр дүнд гарч ирсэн хүмүүс өнөөдөр яаж ч болно гэдэг, яаж ч энэ төрийг одоо идэж хувааж идэж болно гэдгийн нэг жишээ бол жидүүгийн асуудал байгаамаа. Тийм учраас цаашдаа бид бүхэн энэ 60 тэрбумын асуудлыг өөрөлдөл өнөөдөр ямар байдалтай байна вэ гэхээр Мэг гомбын инколдыг 60 тэрбумын асуудлаар унгаачаад цаашаа энэ асуудлыг дараад өнгөрнө гэж явал ардын нам энийгээ одоо хариуцлага тооцсон гэж бодож байгаа бол эндүүрлээ гэдгийг хэлье. Улам их хариуцлага тооцохын төлөө өнөөдөр хэдийгээр одоо ардсан нам бүлэггүй болж байгаа цөөхөн гишүүдтэй ч гэсэн бид бүхэн энийг тодорхой хэмжээгээр улс төрийн тэмцэл жагсаал цуглаан дээр аваачиж гол сэдэв болгож иж явхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байгаа. Тийм учраас 60 тэрбум бол өнөөдөр нийтдээ 60 тэрбумын үр дүнд ардсан намыг дэмждэг гэдэг шалтгаанаар нийтдээ 35 мянга гаруй төрийн албан агчийг халсан байгаа. Тэр жирийн одоо ажил хийжсэн тэр үжил бодол нь ардсан намын төлөө гэж яригддаг тэр хүмүүсийг ажлаас нь хасныхын төлөө ардсан нам тэр хүмүүсийнхээ эрх ашигыг хамгаалахын төлөө тэмцэх болно гэдгийг бас энд хэлье. Энэ 35 мянга цаашлаад энэ 35 мянган хүмүүсийн ард 100 мянган ард иргэдийн эрх ашиг хохирч байгаа. Энэ одоо хохирлыг 60 тэрбумын одоо үр дүн гэж бид бүхэн үзэж байгаа. Тийм учраас 60 тэрбум бол ардсан намын цаашдаа байнга шаардлага байх болно. Мэг гомбын инколдыг огцруулчаад
энэ хэдэн хуулийн байгууллагын дарга нарыг солихгүй бол цаашаа одоо хувьсгал өргөжлөхгүй байна гэж байгаа бол тэргээ хурдан солио. Та нар хүүхнээс нь найгаад байгаа инх жаргалаас нь тэр АТГ-ийн дарга инх жаргалаас найгаад байгаа бол прокурорын дарга инх хамгаалалтаас найгаад байгаа бол дээд зүгийн дарга зоргоос найгаад байгаа бол би тэр хуулиудыг чинь бүгдийг санаачлаад өгье. Тэднээс очиод хурдан тэр 60 тэрбумаа цэвэрлэл жидүүдээ хариуцах тооц. Ингээд цаашаа явъя. Баярлалаа. За ардсан намын үндсэн дүрмийн хүрээнд явагддаг намын дотоод сонгуул өчигдөр улс орон даяар бүх одоо аймаг дүүргүүдээр явагдаж дууссан. За урчин шин одоо мэдээнүүдэд нэгтгээд өнөөдөр дотоод сонгуулийн хорооноос Төв намын хэрэглэх газарт дүн гэрүүлнэ. Нийтдээ бол үндэсний бодлогын хорооны 100 одоо 20-од суудал дээр эргэлтийн одоо сонгуул явагдсан гэдгийг. Ер нь бол манай намын одоо гишүүд за мөн одоо намын удирдах ажилтан хийжсэн одоо хүмүүс энэ төр намынхаа удирдлагууд руу за дээрэс нь арчилсан нам руу за бүр цааш нь гэж харах юм бол арчил руу дайрдаг ийм одоо үзэгдэл сүүлийн үед бол нэлээд байгаа. Тэгэхээр бид нар тухайн бүрт нь бол няцаалтыг өгч байгаа. Тэгээд ер нь бол бас арчилсан намын хувьд арчлалын хувьд бол сүүлийн үед сөрөг хүчний намууд эрх баригчид бол маш их дайрч байгаа. Дээрээс нь бас дотоодын буюу одоо намынхаа зүгээс хүмүүс бас дайрч байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид нар ийм нэгдэлтэй байж иймэрхүү одоо өдөө хатгалаг сөрөг мэдээллүүд бол тодорхой няцаалтуудыг өгөө явнаа гэж